болж байна. Та биднийг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. Манах гэдэг айж олон жил хөдөө мал молсон амьдарсан ус байлаа. Тэр жил нутаг даяар ган галчиг нүүрлэж, өвс ургамал хавардан, гол ус хүртэл тадарч ихэлсэн юм. Мал сүрэг өдөр ирэх тусам туран хайрч идэх өвсгөө олж. Арга басан аав. Эндээ удвал малаа бүгдийг нь алдна. Нутаг сэлгэхээс өөр аргагүй боллоо гэж хэлсэн юм. Тэгээд хідэн тимээ үхэрдээ гэр ачаалж хонь малаа туусаар алсын замд гарлаа. Өдөржин халуун наранд явж шөнө нь хээр хоноглон хэд хоног тасралтгүй нүүсний эцэст нэгэн сайхан газар олсон юм. Тэр газар нь намхан уусаар хүрээлэгдсэн дундаа нарийнхан жалхтай өвс ногоо өтгөн ургасан нутаг байлаа. Ойрхон тунгалаг устай бодогч байсан тул аав ихэд баярлаж яг ийм газар л хайж байсан юм гэж хэлсэн санагдана. Ингээд мар сүргээ бэлчээрт гаргаж гэрээ барин түхнэж эхэллээ. Эхний өдөр бүх зүйл сайхан байсан юм. Мар тогтун бэгчиж оройн галын дэргэд суун цай ууж байхдаа бүгд санаа амарсан байлаа. Гэвч тэр газар нэг л сонин мэдрэмж төрүүлдэг байв. Шөнө болоход хэтэрхийн нам гүм, садгч үгүй мөртлөө жалганы зүгээс үе үе хачин сэрүүн амьсгаа үлээгш санагдана. Хоёр дахь өдөр аав адуу сургалахаар ойр хавар явж байгаад ганц өвгөнтэй таарчээ. Өвгөн хуучин дээгтэй, нар салхинд идэгдсэн нүртэй хүн байв. Тэр ааваас хаан буусныг асууснаа царай нь бариаж "Та нар тэр жалганы дэргэд буусан юм уу?" гэж асуужээ. Аав гайхна. "Тийм ээ, яасан?" гэхэд өвгөн хэсэг дуугүй суулаа. Дараа нь тамхи асааж гүн сорсноо. Тэр газар шүн битгий яв. Ялангуяа жалганы ам руу гэж намуухан хэлсэн гэдэг. Яагаад өвгөн хэсэг чимээгүй байснаа? Тэнд үхэрийн чөтгөр байдаг юм гэж. Аав түүнийг хөгшин хүний мухар сүсэг үз гэж бодоод нэг их тоосонгүй. Гэвч тэр шөнөөс бүх зүйл ихэлсэн юм. Шүн дунд ноход нэгэн зэрэг ахирч эхлэв. Хоттой хонь өргөж, адуу турглан, мал сүрэг тайван байхаа боллоо. Аав гарч хідэн аваад гадарш гарсан байна. Тэгтэл бүх мал нэг зүг рүү шигтээд байсан гэдэг. Жалга руу. Аав чийдэнгээ тусахтал харанхуй дунд ямар нэг юм зогсож байжээ. Хүн шиг мөртлөө хүн биш. Хэтэрхий өндөр, туранхай хас өдөр. Гар нь өдгнөөс доош унтсан мэт урт. Тэр юм огт хөдөлгөөнгүй зогсож байсан ч яг өөдөөс нь харж байгаа нь мэдрэгдэж байв. Аав "Хэн бэ?" гэж хашгирсан ч хариу ирсэнгүй. Хэсэг хугацааны дараа тэр хар юм ааж охин нэргэж жалга руу алхасаар харанхуй дуусан алга болжээ. Маргааш өглөө нь хонноос нэг нь алга болсон байв. Бүгдээр хайсаар байгаад жалганы цаанаас олжээ. Гэхдээ тэр хоньны махнаас юу ч идээгүй мөртлөө бүх бие нь хадаж хорч исэн байсан гэдэг. Яг бүх цусыг нь сорчихсан юм шиг. Тэр өдрөөс хойш шөнө болгон хачин зүйлс тохиолдох болов. Ноход өргөлж жадганы зүгээр хэрнэ. Адуу шөнө болгон өргөж одно. Харин ээж заримдаа гэрийн гадуур хүн алхах чимээ сонсдог болсон байна. Шорон дээр хэн нэгэн удаанаар тойрч чадхаар шиг. Гэвч хаалга онгоолгод харахаар юу ч байдаггүй. Нэг шөнө бүр хаадраны гаднаас "Ус байна уу?" гэх сулхан эмэгтэй хүний хоолой сонсогджээ. Ээж айсандаа аавыг сэрээсэн байна. Аав буу барин гарч харахад гадаа хинч байгаагүй. Гэхдээ гэрийг тойрсон шорон дээр урт хуруутай юм шиг мөр үлдсэн байсан гэдэг. Түүнээс хойш ах шүн болгон нэг л санан борж эхэлжээ. Дуу цөөтэй болж үе үе жарганы зүг ширтээд суудаг болсон байна.
Нэг өрөө адуу татгаар гараад удаан сураггүй болов. Аав араас нь мордоод хайж явтал ахын мөр ганцаараа зогсож байжээ. Харин ах жалганы аман дээр хөдөлгөөнгүй зогсоод харанхуй руу ширтэж байсан гэдэг. Аав мөрөн дээр нь хүрэхэд ах цочин эргэж харжээ. Нүд нь хүртэл өөр хүн шиг болсон байсан гэдэг. Тэгээд маш сул хоолоогоор тэнд хүн дуудаад байна гэж. Хиний хоолой? Ах хэсэг чимээгүй байснаа ээжийн хоолоогоор гэж шивнсэн байна. Гэвч тэр үед ээж гэртээ унтаж байсан юм. Тэгш наав. Маргааш өглөө эндээс шууд нүнэ гэж шийджээ. Өглөөрт бүгд яран гэрээ болгож эхэлсэн байна. Гэтэл тэнгэр гинт бүрхэж салхи ширүүсжээ. Жалганы зүгээс аимшигтай өмхий үнэр ханхалж эхэлсэн гэдэг. Яг удаан өмхөсөн үгсэн мал шиг. Хамгийн сүүлд аав мориндоо мордоод эргээд хартал. Жалганы орой дээр тэр хар сүүдэр дахин зогсож байжээ. Өдрийн гэрэлтэй байхад хүртэл яг харанхуй шиг тасхаар урдгаар нь унтсан хിവэрэ. Тэр юм хөдөлсөнгүй. Гэвч яг араас нь ширтээд байгаа нь мэдрэгдэж байсан гэдэг. Ноход хүртэл босож чадахгүй гаслан хөвдөж байжээ. Манайх тэр нутгаас явснаас хойш дахиж хизээж буцаж очоогүй юм. Харин олон жилийн дараа хүмүүс тэр газрыг Үхээрийн ам гэж нэрлэдэг болсон байна. Учир нь тэнд буусан айлуудын мал байнга хоригдож, шөнөөр хүний хоолой дуурайс юм дууддаг тухай яриа тасардаггүй байжээ. Хамгийн аимшигтай нь тэр газраар ганцаараа явсан хүмүүс заримдаа харамхуй дундаас тань хүнийхээ хоолойг сонсдог гэсэн. Нааша хүрээд ир гэж